Аз хиймэртэй, аз жаргалтай сансан яг юм би. Юу вэ? 23-ийн бодоо юм бэ? Чиний төвд арх. Юу арх мэрх боловч яагаад байгаа юм бэ? Ой, энэ мэдээгээ ийд штэ. Тийм үү? За яг шинжлэх юм. Оо, тик. Вау. Гинт юу болчихвоо. Сайн байцгаана уу? Юу байцгаана да? Энэ 7 хоногийн ADM-ээс базарын контент маань ийхүү эхэлж байна. 2 хоногийн дараа ширхэглэн бодорч шинэ жил маань болох нэ. Тэгээд шинэ ондоо эрүүл зэрэг байгаасаа гэж хүсээд энэ 7 хоногийнхоо нэвтрүүлгийг эхлүүлцгээе. Шинэ оны хаяан дээр маш тийм ноцтой гэж хэлж болохоор тийм мэдээлэл гарлаа. Эрүүл мэндийн сайд, чин бүрэн сайд айгүй тийм ноцтой мэдээлэлээ. За тэр нь юу вэ гэхээр дохын халдвар авсан 12 хүн. За тэр 12 хүн эмчилгээтэй хяналтанд байсан харамсалтай нь хяналтаасаа зүхтаацсан гэж шүү дээ. За тэгээ цагдаагийнхантай нийлээд хайж байгаа гэдэг мэдгдлийг хийлээ. Яа энэ бол гэхдээ маш ноцтой мэдээлэл байгаа шүү. Тэгээд ер нь яг Монголд дохын тийм халдвар, за бэлгийн замын халдвар төвчөндөө хүмүүс яг хэр их байгаа вэ гэд энэ мэдээг хамтдаа үзцгээе. Манай улсад 1992 оноос 2024 оны эхний 10 сарын байдлыг хүртэл хүний дарслал хомсдлын вирусын халдвартай нийт 388 тохиолдол бүртгэгдсэн байдаг. Хамгийн харамсалтай нь эдгээр хүмүүсээс 66 хүн нь нас барсан байна. Монгол улсад 2024 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдвар төвчний 9208 тохиолдол бүртгэгдсэн. Нийт халдвар төвчний 30.4% эзэлж байгаа. Өмнөх оны мөн үеэс 570 тохиолдолоор өссөн гэдэг судалгаа байна. Бэлгийн замаар дамжих халдвар төвчний 47.7%-ийг Тэмбүү, 32.5%-ийг Загхүйтэн, 0.2%-ийг дохын вирус тус эзэж байна. Мөн бүртгэгдсэн тохиолдлуудыг онцлогдох үеийн насны бүлгээр авч үзвэл хамгийн харамсалтай нь талаас илүү буюу 54.1%-ийг 25-аас 39 насныхан буюу эдэр залуу үеийнхэн эзэлж байгаа гэсэн маш харамсалтай судалгаа байна. Их сурвалжийг 2024 оны 11 сарын 28-ны өдрийн халдвар төвчийн судлалын үндэсний төвөөс мэдээлв. Жилээс жилд гэмт хэрэгүүд бас тийм дараагийн төвшөнд, за next level тийм төвшөнд хүрдэг. За энэ жилийн бас энэ оны төгсгөл дээр бас нэгэн шинэ төрлийн гэмт хэрэг гараад эхэлсэн гинэ. Вау. Бас сонирхолтой шүү энэ бол. Ходруулбад гэмт этгээдүүд бар, карго зэрэг үйлчлэгээний газраас гарч буй иргэдийг онлон тухайн газрын гадаа бэлэн такси мэт хүлээ зогсон үйлчлүүлэгчийг тээвэрлэн зорьсон газарт нь хүргэж өгдөг. Улмаар төлбөрийг өөрсдийн бэлдсэн бос машинаар төлүүлэх нэрээр иргэний банкны картыг авч өөр ижил төрлийн картаар сольж нууц кодыг нь мэдэж авсны дараа тухайн иргэний данснаас мөнгө зайлж авдаг хэрэг гарч байна. Ийм төрлийн гэмт хэрэг нь ихэвчлэн согтууруулах хундаа хэрэгэлсэн анхаарал болгоомж сул танихгүй тээврийн хэрэгслээр зорьсон иргэдийг онилж үйлдэж байгаа нь тогтоогдсон байна. Иргэд цаа бүхэн албан усны такси үйлчлэгээ ашиглах банкны картаа бусдад гардуулж өгөхгүй байх, хос машинаар төлөхдөө төлбөрийн үйл явцыг өөрөө хянах, нууц кодоо хэн ч хэлэхгүй байх, сэжигтэй тохиолдолд нэн даруй цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд мэдэгдэх шаардлагатай. Яа, за тэгэд ийм гэмт хэрэгээр хүмүүсийг ингэж за дээрэмжийн, залилжийн, ийм гэмт этгээд зөндөө болсон байж тээ. За тэгэд хэдүүлээ ер нь хаандаа сонор сэрэмжтэй, анхаарал болгоомжтой. За алкогольны төрлийн юмыг хэрэгэлсэн үедээ өөрийгөө бас контролдох хэмжээнд ингэж тохируулахгүй бол энэ байтугай за бас өөр гэмт хэрэгүүд мэддэггүй зөндөөл байгаа хэ. Тийм асуудалд орох эрсдэл бол маш өндөр болсон байна. Тэгээд маш л одоо тийм анхаарал болгоомжтой л байцгаая гэж хүсье да. Бас уриалцгаая. Уриалж байна. Монгол баг албан ёсоор контролцог стандын тоглогчийн тоглох хугацаа дууссаныг албан ёсоор зарлалаа. Энэ зүйлтэй зэрэгцээд бид бүгдийн сайн мэдэх Синзу өөрийн Instagram story дээр нэг ийм story хийсэн байна лээ. За магадгүй тэр буцаад Монгол захтай иргэн нэгтгэв. Аль эсвэл өөр багт тоглох уу гэдэг бас асуултын хариулт тодорхой болоогүй байгаа. Бид бүгд сайн мэдж байгаа Синзу өөрийн CS:GO-с за Монгол цагаас түр болсон шалтгаан нь burnout болсон гэж мэдэгдсэн. Цаашдаа юу болох нь бид бүгд хүлээж бай. Синзу магадгүй Монгол захтай иргэн нэгтгэнэ. За 7 хоног болгон сенсацаас хизээ салтгүй манай хотын дарга Нямбатар за тэгээд ерөнхий сайд Зандан Шатар хоёр маань ард иргэдтэйгээ хотынхон төв гудамжаар явж уулзчээ. Цэнгэлдэг хүрээлэн дээр очиж бас жоохон тийм хөвгөлтэй зүйл болсон байх шүү.
тий. За эргээ 50 уулзаад хоёр ачвал. Чи их хувийн ашиг сонирхолтой хогийн залууш. За одоо энэ сая би хэллээ шүү дээ. Аж ахуйн нэгжүүдэд бид нар таксины үйлчлэгийг шинэ стандарт руу нэвтрүүлчихээ. Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 7 жилийн хугацаанд За нэг ийм хөгжилтэй зүйл болсон байлээ. Яг хүмүүсийн сэтгэлийг анзаарсан чинь зарим нь Padmate 2 ингээд явж ийн гэл янз бүрээр лас тэгж одоо шоолсон хүмүүс нэлээд байх шиг байна лээ. За ингээл асуудал араасаа үргэлжсэн Нямбаатарыг төсвийн мөнгнөөс ингэж одоо такси бааз ажилуулах чинь хятадаас за 2-3 мянгаар нь ингээд машин оруулж ирэх чинь гэдэг зөндөө хил ам явлаа. За нэг төд удалгүй байж исэн чинь за өчигдөр Улсын хурлын гишүүн за сэтгүүлч бид бүгдийн сайн мэдэх Лодой самбуу нэгэн нийтлэлийг оруулсан байлээ өөрхөн Facebook хаягнасаа. За энэ дөр болохоор ингэсэн байгаа. Нямбаатарыг тэр канонцоо хөлбөрөттэй хамт энэ арчилсан хотоос явуулах хэрэгтэй. Эрхэн нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд ерөнхий сайдд би нийтийн иргэдийн төлөөлөгчдийн хурал бол Нямбаатарын хэсгийн ахлагч нартайгаа хамт угсарсан өөрийнх нь бүтэц. Тэгэхээр ерөнхий сайд л чадна. Хэрвээ энэ усад яг жинхэнэ ерөнхий сайд байгаа бол шүү дээ гэд. Яа бас маш тийм хатуу за баг мэдэгдэл шахуу юм хийсэн. За мэдээж за хүмүүс бас тэгдэг Нямбаатарыг бас ингэж хэрүүлж мэрүүлжгээд байдаг. Нямбаатар дарга бас хариу пост хийсэн байлээ. За тэрэн дээр болохоор ингэсэн байгаа. Олон эзэнтэй боолын зовлонч хэцүү юм да. Өөрөө өөртөө эзэн бай хувьд утсан. Өөрт оногцсон ажиллаж хийж чадахгүй поборхоос өөр эд шидгүй. Суудал бүглэл сууга залуу хүнийг харамсалтай байна. Нэг л хийдэг ажиллаа тэр нь Нямбаатарыг ноолох. Бүр ирэхэд хугацаа талдаа орлоо ганц хувь санаачилж батлуулж үзвүү. Ивэ олохгүй байгаа бол ах дээр ирээ зөвлөгөө ав. Боловсруулсан хуулийн төслүүд байна. Аваад өргөн барь. Хий хоолсон байран дээр хий эргэж попор суухын оронд энэ олон түмэнд одоо тийм хэрэгтэй ажиллахыг Лодой самбуу гэд. Яа халуух юм болсон байгаа. За ингээд Нямбаатар дарга улсын хурлын гишүүн Лодой самбуу ирэх хэрэлдэжсэн чинь за бид бүгдийн сайн мэдэх за улмаа Норгийн бас нэгэн одоо бас нийтлэлд оруулсан байлээ. За тэр нь болохоор ингэсэн байгаа. За инх мөнгө Отгонбаяр гэдэг Facebook хаягтай иргэн одоо Нямбаатарыг болохоор ингэсэн байлээ. Худал хуурмаг хол явахгүй хотын дарга гадаадын трол хаягуудаар ингээд дэмжүүлчих яг данхын хар технологи нефт үнэртэж гин гэд Нямбаатарыг мэшнэ гэд. Яа за энэ нийтлэлийг улмаа болохоор Нямбаатарыг үнэхээр төмөн фэнтэй дэмжлэгтэй байна гэж андуурхаа болох хэрэгтэй хаа гэд. Хөө энэ одоо баг нөгөө хипхоп артист рэпрүүдэд гэдэг чинь биф үүслээ те энэ хоёр артист орно гэдэг шиг маш халуухан нэг тийм за хэрүүл тийм боллоо. Тэгээд одоо юу болох юм бол цаашдаа та бүхэн бас юу гэж бодож байна? Одоо улмаа зарим хүмүүс одоо улмаа Лодой самбуу хоёрыг ингэж MCS-ийг хүнэл гэдэг Нямбаатарыг бас ингээд баахан хилэн зөндөө тал талаас нь ингэж хилдэг. Ер нь та бүгдийн сэтгэл яг энэ тал дээр юу нэг ямархуу байгаа вэ? Тэгээд гоё сэтгэлээс үлдээгээрээ. Тэгээд энэ биф ер нь нэлээд удаан үргэлжлэж магадгүй баха гэж бодож байна. Заал авж байгаа сакс магс тоглож байгаа шагаагаа бэртэх амартай хазаа ишгээд. За тэгсэн чинь нэг Facebook дээр айгүй хөгжилтэй гоё бичлэг байна тэгээд. За энэ залуу шиг бас ингэж одоо бэртүүлээс хөгжилтэй юм да гэх юм. Шүтээд нэг жоохон нэг цол Аманда юм самцал зүнэ. Өөрө гараараа. За. Аасаа айгүй юм байна. За. Орсон нэг ч байхгүй. За. Иймээс то гоё альтернатив байлаа. Өөр бас тэмчиж бүр зовоод идэв. Жоохон шүрээс жоохон багшаа баригдчихсан. За. Ямар гоё юм чи ямар гоё юм чи. Гоё нөө стогой. Энэ яхад ч маш сайн гав барь шүү зэ. Одоо дотоос юм уу заяа. Альва. Яа би ч нэг гүйж та. Гинт алга болоод байсан. За хипхоп рэпер артист DC хипхоптоо урлагтаа буцаж эргэн ирлээ. За эргэн ирэх хэрэгтэй маш хүчтэй эргэн ирлээ. Рэпер Жилоктой хамтран Smack That дууны ремиксийг хийж 3 өдрийн дотор 206,000 үзэлтийг хийж маш гайхалтай эргэн ирэлтийг хийлээ. За энэ дуунд болохоор Smack That дуу ремикс хийсэн. За рэпер Жилок болохоор нэгэн бадаг дээрээ
400 хамтлагийн Янгийн цахиа их дууны та баахан эсхийг бас ингээд оруулсан байлээ. Тэгтээ энэ зүйл 400 хамтлагийн ах нарт бол нэг таалагдсангүй бололтой. Ийм нийтлэлийг бас ингэж хийсэн байна. Гэхдээ DC Жилок 2 болохоор дууныхаа капшн эсэх дээрээ үгийг ингэж 400 хамтлагийн ингээд дуунаас ингэж авсан гэдэг бас юугаа бол капшнаар оруулсан байлээ. Тэгээд яг энэ сэтгэлийн комментуудыг бас харангуут одоо угаасаа энэ дээр үе ах нарт ийм таалагддаг надад бол ч ойлгохгүйгээ зөндөө хэлж илээ. Зарим нь болохоор мэдээж зөв штэ хүний ингэж үгийг ингэж надад бол ч зөвшөөрөл авахгүй ингэж хулгайлж хийлээ мэлээгээ зөндөө л үлээ. Тэгтээ яг ерөнхийдөө хипхоп за ер нь ингээд дуунууд дээр мэдээж одоо дээр үе хийжсэн дуунуудын хамтлаг дуучдын үгийг дахин ингэж ашигладаг зүйл бас ер нь нэлээд байдаг гэж бас бодож байна. Гэтэ бас гоё дуулсан мэт л шүү. Тэгээд Сид амжилт хүсье. За шагнал яг эзнээ онно гэдэг бол яг л энэ байх та. Physical Asia тэмцээний оролцогч One Championship-ийн авраг инх хориглоход за Монгол улсын Гавья Тамирчин гэх эрхэм үндтэй цолыг олгохоор болсон байна. За баяр хүргэе да. Тэгээд одоо инх хориглох яалчгүй бид бүгд л мэдж байна. Монгол улсынхаа нэр хүндийг дэлхийд дахинд бүр маш хангалттай гаргалаа. Physical Asia гэдэг шоу бол бидний хувьд маш гоё боллоо. За шинэ жилийн дугаар гээд Welcome to Mongolia гэх одоо тийм контентийг Netflix-ээс бас ингэж хийж өглөө. Вау, гайхалтай нэр юу ярих вэ? За манай зэрэгчин очроо болохоор Германд явж байгаа нэг тийм влогийн хэсэг дээр бас гоё бичлэг ингээд олж чадлаа. Германд амьдардаг Солонгос хоолны газар эзэн юм шиг байна. Тэгээд очроо хоолоор дайлаад за Монголын баг бол хамгийн шилдэг баг байсан шүү гэж хэлсэн байна. Энэ бичлэгийг хамтдаа үзцгээе. Хоолой сайхан дайлаад тэгээд зургатаа Netflix тавьж өгөөд тэгээд Монгол хөлөг хамгийн шилдэг байна гэнэ. No. Okay, thank you. I'm doing my vlog. Vlog so За мэдээж мөн хэрдээ авахгүй 7 хоног гэж юу байх втэ. Та нар санаж нөө түрүү 7 хоногт Солонгосын Мят дээр очсон бүр лааж исэн шүү дээ. Лайв хийсэн. За энэ 7 хоногт Монголдо ирсэн сангийн яамны сайд, Жавхлан сайд дээр очсон бас нэг лайв хийлээ. За бас хөгжлөө ч юм боллоо. Тэгтээ яг дээрэс нь энэ лайв хэрэг бүтэн үзсэн хүмүүс бол мэдж байгаа бах. Бас хэрэгтэй тийм зөв асуултуудыг асуусан байлээ. За ямар ч тааш бас нэг юм хөгжлөлтэй хэсэг нь хамтдаа нэг үзэлцгээе. За энэ үнэтэй шатар. Энэ хаанаас хий өссөн шатар уу? 10 сая маягүй юу? Алтан алтуугүй юу? Мөнгөгүй юу? Хаяа нүүн штэ. Нүүхөө. Гэхдээ энэ цэвэр алтуугүй юу? Мөнгө алтуу гэдэг шиг харагдаад байх юм. За энэ 73 юу вэ сайд? АТГ орж ирээд энийг шууд ухуул дотор доллар мал янз бүрийн байхгүй зү. Харуулж болох уу? За энэ бол нөгөө Итали хүнтэй бичэкний юм л да. Энэ хувийнхууд яамнаас авсан юм уу сайд? За сайд ямар брендийн зангаа зүүд юм? Hugo Boss нэг $500, 3 4 5 6 5-6-30 зангаа 30 мянган доллар харагдчих ш. За ийм зүйл болсон байна. Тэгээд за та хэдээс ер нь дахиад асууя. Одоо бараг байнга л асууж энэ дөө. Мөнх Эрдэнэ гэдэг хүнийг та бүхэн ер нь яг юу гэж боддог вэ? Үнэхээр яг арт иргэдийн төлөө гэсэн тэмцэгч мөн үү? Бас сэтгэлээ хуваалцаарай. За мэдээж энэ 7 хоногт Нямбатар дарга сенсацтай байлаа. Мөнх Эрдэнэ тэмцэгч сенсацтай байлаа. Дараа 7 хоногт бас энэ хоёр дахиад нэг сенсац гарах баха. 7 хоног болгоно л Нямбатар Мөнх Эрдэнэ гэдэг нэрийг хүн болгон сонсож байна доо. Тэгээд бас нэгдлийн хөгжилтэй л юм да. 12 сар дөнгөж эхэлж байхад ерөнхийдөө Зандан шатар за ялангуяа төрийн байгууллагыг шинэ жилийн баярыг тэмдэглэхгүй байх хэрэгтэй гэдэг тийм санаачлал гаргасныг за бид хүү ер нь бүгд л мэдж байгаа. Түрүү 7 хоногт нэлээд хил ам дагуулсан зам тээврийн яамныхан бас нүсэр шинэ жил хийлээ гэд хил амыг нэлээд дагуулсан. За энэ 7 хоногт Дамдан нэм дарга бас шинэ жилдсэн байна. Тэгээд яг хүмүүсийн бас сэтгэл нь ингээд хоёр янз байлээ. Дарга сайд гişүүн байлаа гэд баярлж болдгоо юм уу бас адилхан хүн штэ. За нөгөө хэсэг нь болохоор бензиний асуудал нь шийдэгдээгүй баах юм байхад энэ хүн яахаараа ингэж баярлах хэвээр юм бэ? Ард иргэд чи ингээд туйлтай хүрлээ штэ гэд хоёр төрлийн сэтгэлтэй байлээ. Тэгээд за нэг шинэ жилийн баярын нэг хэсгээс бичлэг нь хамтдаа үзцгээе. За нэг ийм л зүйл болсон байна да. Тэгээд одоо яг та бүхэн бас юу гэж бодож байна?
хот амдны сайд бас гадуур шүн ингэж колонкуудаар яваад бас нэг тийм танилцсан байлээ. Бензин бол одоо хэвийн болсон гэж мэдгэжсэн. За ард иргэд болохоор сарим хэвийн болоогүй байна ингээ хിവэрэл байна л гэд зөндөө хил амтай байлаа тийм. Та бүхэнд сэтгэлээ бас бичээрэй. Юу гэж бодож байна яг зөв зөвлөө буруу зөвлөө. За ингээд 2025 оны хамгийн сүүлийн Эднүс базарын ингээд дуусч байна. Тэгээ хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. За эх жил морь жил болж байгаа. Морь жилдээ та бүхэн аз хиймэртэй, аз жаргалтай сансан яг юм би. Юу вэ? 23-ийн бодоо юм бэ? Юу арх мэрх боловч яагаад байгаа юм бэ? Үй, мен мэдээгээ хийж штэ. Тийм үү? За яг шинжлэх үү. Оо, тик. Вау. Оо. За. Гинт юу болчихвоо. За тэгээд дараа жил эргүү уулзцгаая. Тэгээд хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. 2026 онд аз хиймэртэй, аз жаргалтай хамгийн гол нь та бүхэн эрүүл их сайн сайхан байгаарэ гэж одоо өрөөгөөд энэ оныхоо хамгийн сүүлийнхэн дуур ингээд дуусгах гинти юм болчихлоо юу болчих. За замартаа ш тэгээд тикс уцаа өмсөд флөртөө уухан дээ. Гэртээ нэг бодоо агшаач. За баярлалаа. Баярлалаа билгүнэ. Бай бай.